За энд болохоор энэ ER төгсгөлтэй 2 дугаар бүлгийн үйл үгийг харъя. За ингээд харахаар ER гэдэг нь төгсгөл юм бол энэ fin гэд буюу fan гэж хэлнэ те. Энэ fan гэдэг нь болохоор үгийн үндэс нь болж таарах нь байна те. Тэр дээрээс хэдүүлээ энэ ES гэдэг энэ төгсгөлүүдэд нэмээ явуучна гэсэн үг. За je finis, tu finis, il est long fini. Ингээд ганц тоон дээр байгаа 1 2 3 дугаар биеэр хувирсан үйл үгний төгсгөл яг адилхан төгсгөл нь өөр мөртлөө дуудлага нь адилхан байна тий. Fini fini fini. Харин олон тоон дээр энэ S давхцаж орж ирж байна. Тэгээ энийг маш гоё тод дуудах ёстой шүү. Nous finissons, vous finissez, ils finissent. За ингээ 2 дугаар группийн ER төгсгөлтэй энэ үйл үгийн жагсаалтыг ингээд бөглөөрэй гэд 40 үйл үгийн хүснэгтийг өгчихсөн байгаа. Гэрийн даалгавартаа өөрсдөө зааврын дагуу яачна гэсэн үг. Хувиргаад бичнэ гэсэн үг одоо цаг дээр. Одоо энд харин юуг нь зөвхөн Франц үгнүүдийг хэлээд өгье. Aboutir, accomplir, agir, agrandir, applaudir, approfondir, assainir, atterrir, avertir, bâtir, blanchir, bondir, choisir, compatir, convertir, définir, éclaircir, élargir, enrichir, envahir, établir, finir, fournir, franchir, garantir, grandir, grossir, jaunir, mincir, noircir, investir, punir, réfléchir, remplir, réunir, réussir, rougir, saisir, subir, vieillir. За ингээд маш ойрын хэрэглээний ийм 40 үйл үг байна. Энийг бид нар тэгээд ингээ харж байгаагаа болчихж байна да гэж бодуузай. Заавалгүй энийг хувиргаж бичиж байж одоо хуруу гарын ой одоо жижиг бичил булчингийн ой санамжаасан тарих руугаа одоо шилжиж шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө богино хугацааны ой санамж гэж байгаа. Тэр бол одоо ингээ болчихж байгаа юм шиг санагдаж байгаа тий. Харин урт хугацааны ой санамжиндаа оруулъя гэвэл ингээ бүр дурайтлан сайхан бичиж байж л хоногшуулна шүү дээ. Тийм ээ. За одоо энэ болохоор энэ verbe pronominal гэж байна. Verbe pronominal гэдэг нь эргэх үйл үг гэдэг. Энэ манай монгол хэлэнд ч гэсэн эргэх үйл үг, эгэх үйл үг гэдэг юм лээ. Яг монгол хэлний мэрэгшсэн багш нарын яриа хөөрөнөөс тэр сайн сонсож анзаарч байгаарай. За энэ тийм их хүнд ойлгоход хэцүү юм биш. Зүгээр л тухайн яагаад эргэх гэдэг нь гэхээр тухайн үйлдэлийг хийхэд үйлдэлийн хариу нь эргээд надад тусч байгаа бол ингэж хэлж байна гэсэн үг. За одоо би чигээд ингээд 1 2 3 дугаар биеийн төлөөний үгнүүд нь ганц ба олон тоогоор ингээд байж байна. Хувирлаа. За хувирахад бид нар дандаа энэ 1-р групп үү 2-р групп үү гэдгээс нь шалтгаалаад ингээд төгсгөлтөө анхаарат байдаг байсан бол одоо энэ чи сө гэдэг юмыг давхар хувиргаж явах ёстой гэсэн үг. За тэгэхээр je me tu te il est on сө гэдэг нь одоо яг энэ сө шигээ болчихж байна гэсэн үг. Nous хэвээрээ байна. Vous хэвээрээ байна. Il, elle, ce. За одоо сө гэж хэлсэн мөртлөө энэ дээр болохоор шууд үгтэйгээ залгагдсан байна. За тэгэхээр угаасаа хэл сурахад дүнг намайг тэр гэдэг гэж энэ үгээр л эхэлдэг те s'appeler гэдэг нь je m'appelle. Энэ appeler гэдэг нь а гэдэг ихшгээр эхэлсэн байна. Энэ ce чинь хувирхаараа je me байдаг. За тэгээд би энэ дээр нэг юмар яагаад харууллаа те. Энэ дээр ингээд me ийм байдаг хэвгүй юу? За тэгээ энэ чи араас нэмэх нь гэд энэ хоёр чинь нийлэхээр ийм болчиход байгаа юм. Ийм m'appeler гэж шууд нийлж нөгөө энэ өө чинь хураагдаад байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр шууд je m'appelle.
За энэ төө дээр ялгаагүй энэ ч нэг ийм ганц таслал байна гэдэг чинь энэ ч байжгаад ингээ хураагдцаан гэсэн үг. Сö ялгаагүй байна тий. Ингээд доош явлаа ахаад энд бас ялгаагүй байна. Энэ болгон чинь дандаа хураагдсан өөнүүд гэсэн үг. Окей. За тэгээд одоо хэлээд хэдүүлээ. Je m'appelle, tu t'appelles, il, elle, on s'appelle, nous appelons. За одоо эндээс нэг юм анзаарах хэрэгтэй. Энэ дээр хараа эн чинь нүү хэлсэн юм чинь гээд ахаад нүү гэж эн чинь заавал хэлэхгүйгээр болчихж байгаа юм байна гэж бодож болохгүй. Энэ заавал хэлнэ гэсэн. Nous appelons, vous appelez гэж энэ давхцаж харагдаж байгаа шүү. За тэгээд il, elle s'appelle. Il, elle s'appelle. За одоо энэ ямар үед юу нь яаж хэрэглэгддэг вэ гэдэг ийм гол дүрмийг нь хэлээд үгүй. Тохиолдлуудын гэсэн хэрэглэн. За ингээд ихэвчлэн цаанаасаа бүр үйлдвэрээсээ гэдэг шиг тий угаасаа сөйтэй хэрэглэдэг үгнүүд байдаг. За одоо тэр нь ингээд сабсонтэй эзгүй байх, s'évanouir ухаалдах, se suicider амиаг үтгэх гэх мэтчлэн. За одоо энэ монгол хэлэн дээр өөртөө анзаардаа амиа игүтгэх гэж байгааз түүнээс ш хүний амийг гэсэн үг биш вэ те. Тэгвэл бас өөр үг байдаг болчих сархна ш. Тин чи амиа игүтгэдэж байна гэдэг чи өөрийнхөө амийг тасалж байна гэсэн үг болох гэдэг ш те. Тэр л утгыг чинь энэ сөөгөр илэрхийлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр ингээд бүр ямар ч тохиолдолд сөйтэй хэрэгэлдэг үгнүүд байна. За жишээний энэ өгүүлбэрийг харъя л да. Il fait trop chaud dans cette pièce. Энэ өрөөнд хэтэрхий халуун байна. Je ne suis pas bien. Би минь таагүй байна. Je m'absente pour 2 minutes. За одоо монгол хэлний онцлогоороо заавалгүй үйл эзнийг хэлэхгүйгээр ойлгомжтой байдаг тий. Тэгэхээр би минь таагүй байна хальт гараатахыг. Энд гарч байгаа хүн эзгүй болж байгаа. Тэгэхэд хальт эзгүй байх гэж байгаа хүн маань би байгаад байна тий. Би өөрөө байх гээд байна. Одоо яг энд ингээ хараад би минь гэж байгаа учраас Франц хэлэн дээр je гэж байгаа ч гэсэн энд болохоор минь гэдгээрээ одоо өөртөө хамаатуулж байна гэсэн үг байхгүй тийм ээ. За тэгэхээр би минь таагүй байна хальт гараатахыг. Je ne suis pas bien. Je m'absente pour 2 minutes. 2 хором гараад эзгүй бай гараатах яа гэсэн үг байна. За одоо энд нь болохоор ингээ үндсэн гэжсэн те. Гэтэл энэ эргэж тусах гинэ. Энэ их сонирхолтой тохиолдол. Маш амархан логик нь бол үнэхээр амархан. За энэ se laver, se lever гэх мэт үйлүггийн үйлдэл нь эргээ тухайн хэсэндээ тусдаг гинэ. За одоо ойлгомжтой те. Энд нөгөө дээрх жишээн дээр амиа игүтгэх гэхэд би хүний амийг гээгүй би өөрхийгөө гэж хамаатуулаад исэн бол энэ дээр одоо se lever гэдэг чинь бол se lever гэдэг laver se lever гэдэг угаах босох гэж байна те. Хэнийг угааж байгаа юм өөрийгөө юм байна. Хэнийг босгож байгаа өөрийгөө юм байна. Юрдөл тэр. За одоо энэ verb pronominal гэдэг sujet se avla нөгөө үйл үг орлоо. Жишээ нь харъя. Je me promène dans le bois. Би өөрөө ойд зугаалж байна, салхилж байна гинэ. За би ойд зугаалж байна гэж хэлэхэд заавалгүй эн чи өөрөө гэх шаардлагагүй байна тий. Би өөрөө л явж байгаа учраас. За гэтэл хоошоо харъя. Хоошоо харахаар эн чи нөгөө сөөгүүгээр хэлэгдээд байна тий. Энд ч байсан сөө байхгүй. Je promène mon chien. Энэ ингээ хойноос нь харин өөр тусагдхан ороод ирсэн байна. Тэгэхээр би нохойгоо салхилуулж байна. Одоо эн чи яг жинхэнэ тэр ойд явж байхад таашаалтай байгаа тэр зугаалаад байгаа таашаалтай байгаа амтэн чинь нохой байгаа хгүй юу? Түүнээс биш би одоо чинь бороотой салхи шуургатай гэртээ байж баймаар л биш ч тий. Гэхдээ л нохойгоо гаргах ёстой учраас je promène. Энд чинээс ингээд зугаалж байгаадаа би өөрөө таашаалахгүй. Энэ нөгөө үйлдэлийн чинь хариу над дээр эргэж ирэхгүй зүгээр тэр нохой л зугаацаад яваад байгаа учраас ингээд сөөгүй байна. Ердөөл ялгаа нь би өөрөө зугаалж явна.
Ямар сайхан байна. Намар бол юу гэдэг вүлээ? Намар бол урлаг юм. Тэгээ бусд нь бол улирал юм гэд би өөрөө зугаалаад байна. Энд болохоор бороо шороотойд ямар ч байсан гарахаас аргагүй нохоогоо салхилуулах гэдэг. За дараа нь je me réveille à 6h30. Би 6:30-д сэрдэг. За би өөрөө сэрдэг байх нь л тий. За энэ тий одоо заавал сэрүүлгээр сэрдэг байх уу? Яаж нь бол хамаагүй. Зүгээр л би өөрөө сэрж байна. Би 6:30-д сэрдэг. Энэ сөөгүйгээр болохоор je réveille. Хувиргал нь яг адилхан байгаа. Réveille. За гэтэл ингээд тусагдхуунтай болоод je réveille mes enfants. Би хэнийг сэрээгээд байна? Хүүхдүүдээ сэрээгээд байна. 7 цагт. Тэгээ би хүүхдүүдээ 7 цагт сэрээдэг. Ингээ бусдаар үйлдүүлэх хэвшиг болоод байгаа сэрээдэг. Сэрээгээд байгаа хүн нь одоо би өөрөө жишээ нь орондоо хөвтжээлээ гэж одоо хүүхдүүдээ босоорой гэв. Тэгэхээр сэрээж байгаа хүн маань хүүхдүүд болж сэрж байгаа хүн нь хүүхдүүд учраас энд сөөгүү хэрэгжилж гин гэсэн үг. За одоо ойлгомжтой байх гэж найдаж байна. За сөтө байвал тухайлдлыг би өөрөө хийж байгаа юм байна. Сөөгүү бол өөр хэнийг хүнд ямар нэгэн тусагдхуунд очиж тусч байгаа юм байна л гэсэн үг тийм ээ. За сөтө байвал өөрөө гэсэн сөөгүү байвал хэнийг юуг тэг гэсэн асуултанд хариулагдах өөр нэг тусагдхуун орж ирж байгаа тий. За ингэ le matin je me lève d'abord. Өглөө би өөрөө эхэлж босоод et ensuite je lève mes enfants. Дараа нь хүүхдүүдээ босгодог. Тэгэхээр энэ чинь je me lève d'abord. Би өөрөө босоод дараа нь би босгодог гэх нөгөө сөөгүүгээр болчлоо. Окей. За ингээд ийм би өөрөө босдог эсвэл хүнийг босгодог гэдэг ийм тохиолдол байна. Дараагийнх нь тохиолдол гэсэн жинаараа харилцан тусах гэж байгаа. За надаас чамд навчнаас цэцгэнд гэдэг шиг. Тэгэхээр жишээ нь écrire гэдэг үйл үгийг бид нар одоо бичих гэж мэднэ те. Би юу бичиж байна? Захиа бичиж байна. За утасдах гинэ. Би хэн рүү ярьж байна? Тэрэн рүү ярьж байна. Ярих. Би юу ярьж байна? Үлгэр ярьж байна. Гэсэн ийм үйл үгнүүдийг ингээд сөтө оруулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө харилцан гэсэн утга ороод ирж байна. Өөрөөр хэлбэл харилцан, бичлэлцдэг, утасталцдаг, ярилцдаг. Тэр над руу ярьдаг, би түн рүү ярьдаг. Тэ? Би түнд нууцаа ярьдаг, тэр надад нууцаа ярьдаг. Гэсэн үг болох нь. За жишээ нарыг дор жизул s'écrivent des messages sans arrêt. Дорж болон зулнаар байнга зурвас бичлэлцдэг. За зурвас бичлэлцдэг. Чинь бичлэлцэх гэдэг чинь энэ сөөгөр ороод ирж байгаа. Ердөөл тэр. За би урих гэж өгүүлэг байна те. Урих invité. Би түүнийг урьдаг. Даягны хариу өдөртөө актны хариу жилдээ тэр намайг урьдаг. On s'invite. Тэ s'invite гэдэг энэ сөг залгалаа. Тэгээд тэр нь өөрөө харилцан гэсэн юу болчих жоох байхгүй юу? Орчиж гин гэсэн үг. За цагаан сараар золгоход бид нар жишээ нь сөг хэлэх нь шүү дээ. Хэдийгээр би доржинд очиод золгосон ч гэсэн дараа нь дорж өөрөө манайд ирж цай удаг тий. Тэгэхээр тэр чинь se visiter болох гэдэг. Гэх мэтчлээ. Ердөөл энэ. За дараа нь идэвхгүй тусах гинэ. Энэ болохоор их сонирхолтой. За бусдаар үйлдэгдэх хэв идэвхгүй гэхээр тэгж ойлгох гэдэг байна. Тэ бусдаар үйлдэгдэх хэв гэд. За энэ хараа нөгөө lave гэж байна. Энэ дээр хэлэхдээ би нохойгоо зугаалуулж байна, нохойгоо угааж байна гэж хэрлэж болмоор байсан тий. За гэтэл энэ арай жаахан уур. Se laver, s'écrire энэ дээр нөгөө харилцан бичлэлцэх гэдсэн нөгөө s'écrire байна тий. За тэр чинь ингээ гарч ирлээ. Se boire гинэ. Уух гэдэг үйл үг чинь сөтө болоо гараад ирлээ. Гэх мэт үйл үгс идэвхгүй хэвийн утга илэрхийлэн ашиглагддаг. За ингээд бусдаар үлдэгдэх хэв болох гэдэг нь тий. Энийг харъя. Ce pull en cachemire энэ нь олуурн цамц se lave facilement.
Энэ оолуур нь цамцыг угаахад амархан гинэ. Өөрөөр хэлбэл энэ se laver гэдэг чинь эргээд үйлдэлтэй тусч яах гэдгсэн шүү дээ. Тэгэхээр цамц өөрийгөө угаана гэж байхгүй. Тийм биз? Тэгэхээр цамц их хурдан хэрээ өгдөг, их хурдан цэвэрхэн болдог, одоо толбогддоггүй тийм үү? Эсвэл толбо нь хурдан арилдаг. Тэгээ тийм тохиолдолд ингэж идэвхгүй хэвээр хэлдэг байхгүй юу? Ce pull en cachemire se lave facilement. Окей. Энэ олуурын цамц амархан угаагддаг гэсэн ийм идэвхгүй хэвийн утга илэрхийлж байна гэж. За тэгэхээр энэ чинь s'écrire гэж энэ үгийг энэ үгийг ашиглах юм бол энэ үг яаж бичигдэг вэ? Үүнийг яаж бичдэг вэ? Гэх юм бол дорж s'écrit comment? Дорж хэрхэн бичигддэг вэ? Одоо нөгөө дээр жоохон байхад уншдаг байсан болд хэрхэн хатаагдсан нь гэх нь байна. Тэгэхээр тэрийг бид нэр орчуулах юм бол баг энэ эргэх үйлүүгээр орчуулах гээд байгаа. За se boire гинэ. Se boire гэдэг нь болохоор уух. За тэгэхээр ингэхээр идэхгүй хэвдэр уугдах гинэ. За цагаан дарсыг хөргөчний одоо хүйтэнд уудаг. Шампанскийг хүйтэн уудаг. За эсвэл шар тостой жаахан нэрмэл халаагаад уух. За тэгэхээр хүнд ингээд за тийм ингээд уучхаа гэдэг зүгээр ингээд саунд хийгээд өглөө гэж бодъё. Тэгэхээр тэрийг яаж уух хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол асуух нь шүү дээ. Энийг яаж уудаг юм бэ? Comment ça se boit? Comment ça se boit? Гэсэн үг. За юм байна да. Энэ ингээ явцын дунд хэрэглээгээрэн гоё сайхан ингээ хэрэглээнд суугаад өгнө дөө. За юм байна. Амжилт. За энэ болохоор présent continu буюу одоо үргэлжлэн буюу одоо цаг гэсэн үг байна. Тэр нь болохоор энэ être үйл үг байна. Тэ энийг бол байх, орших гэдгээр мэднэ те. Би бол, чи бол гэд. За тэрнийхээ араас en train de гэд энийг нэмээд дээрэс нь үндсэн үйл үгээ хэлнэ гэсэн үг. Жишээлбэл je suis en train de chercher un job. Би яг одоо ажил хайж байна. За тэгэхээр энэ үргэлжлэн буй одоо цаг гэдэг нь яг одоо энэ мөчид хийж байгаа үйлдэлийг хэлдэг гэсэн үг. За tu es en train de promener ton chien? Чи яг одоо нохойгоо салхилуулж байгаа юм уу? Тэ за энэ чи болохоор сөөгүүгээр байна. Тэгээд ton chien гэж байгаа учраас нөгөө нохойгоо салхилуулах болчлоо тийм ээ. За дараа нь elle est en train de remplir un formulaire. Тэр бүсгүй мэдээллийн хүснэгт бүглэж байна. Гэнэ formulaire гэдэг нь одоо манайхаар бол анкет гэсэн үг шүү тийм ээ. Манай харч явах те одоо орс орж ирснээр. За тэгээд асуулга гэж болох юм байна нэрэ. За on est en train de monter. Бид яг өгсөж явна. Nous sommes en train de parler au recruteur. Бид яг одоо ажил олгогчтой ярьж байна. За ажилд авах хүнтэй ярьж байна. За nous sommes en train de гэсэндээ дараа нь vous êtes en train de vous préparer pour le travail. Та нар ид ажилдаа бэлдэж байна уу? За тэгэхээр бид нар яг ид хоолоо идэж байна. Яг одоо цайгаа ууж байна. Яг сайхан унтаж байна. Цагаан сарын бэлтгэл ид хийж байна. Тэгэх юм бол энэ нөгөө ид гэдэг чинь тэр яг одоо гэсэн утгыг хэлээд байгаа тий. Дараа нь ils sont en train de s'habiller. Тэд яг одоо хувцаслаж байна. Гинэ за ингэхээр энэ бол маш ойлгомжтой цаг шүү. Ингээд хэцүү биш хэрэглээндээ. Ердөөч хэцүү биш. Одоо бид нар хэрвээ ингээд их хөөрхөн залчин аргаар тий chercher гэдэг бол энэ одоо юу нэгдүгээр групп бүлэг байна. Гэтэл remplir гинэ. Энэ одоо 2 юм уу 3 юм уу мэдэхгүй байлаа гэж бодъё тий. Тэгээ нөгөө 2 үлээ 3 билүү гэдгийг хэлж хувиргаж чадахгүй эргэлзээтэй байгаа бол тэ elle remplit гэж хэлэхдээ тэгээр бичих ёстой билүү? Яах ёстой юм болоо гэд тэ тэрнийхээ оронд elle est en train de remplir.
Ингэх юм бол ямар ч алдаагүй төгс төгөлдөр янзын сайхан өгүүлбэр болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэрэглээнд бол маш их байдаг. Ийм хойтлын үйл өгнүүдэд хувиргаж мэдэхгүй чадахгүй байгаа юм ихэнх үед бол ингээд сайхан уснаас хуурай гарнаа гэсэн үг.